Сайн байцгаана уу? Энэ сайхан гэрэлт өдрийн минь төргий та бүхэндээ, уншигч та бүхэнд, сонсогч та бүхэнд таны өмнө харагдаж байгаа энэ тооллого номын 13-аас 24 энэ хоорондох ишлэлийг та бүхэн уншаарай. За би өөрийнхөө ойлгосныг уншаад судлаад тэгэд та бүхэнд бас тайлбар хэлж байгаа юм аа. За нэр нь Бузраа угаа. Бурхан гэж хэмбэ? Библийн ойлголт. Тэр цаг үед Израилийн хүүхдүүдэд их адармаатай асуудлууд тулгарч байжээ. Бурхан тэд нарыг нэг шөнийн дотор Египтээс гаргасан ч гэсэн энд гарч буй үйл явдалд бүхэл бүтэн 40 жил зарцуулагдсан байж. Энэ бүх хүнд асуудлын дараа ч гэсэн тэд нар Бурханаас эргэж хуурамч шүтэхэд хуурдагдан орсон тухай байгаа юм. Энэ нь Медианчуудад Баламын зөвлснөр болж байсан хэрэг байж. Учир нь Израильчууд өөрсдийн хуаран руугаан Медиан эмэгтэйчүүдийг авчирсан хэвээр байсан байна. Тэр цаг үед Израиль дэлхийн зүйлсэд хэтэрхий автаж гүнзгийрэн нөхөрлөж байжээ. Өнөөдөр ч гэсэн итгэгчдийн донд өргөж дэлхийлэг зүйл яаж дэлхийлэг амьдарч дэлхийлэг аяасан гаргаж байгаа итгэгчид маш ихээр байгаа билээ. Энэ нь бид нар өөрсдөө дэлхийг цэвэрлэж эзэн бурхныг гэрчилж алдаршуулж гэрэлтэж явах учиртай болохоос биш. Дэлхийн зүйлс гүнзгийрэн уруу татагдан автаж орох тухай биш гэж бурхан өнөөдөр үгээрэн дамжуулан сануулan хэрэгжүүлэх боломж өгч байна. Дэлхий бол бурхан биднийг илгээсэн газар. Харин асуудлын гол нь бидний зүрх сэтгэл дотор бидний амь амьдралд дэлхийлэг байна нөө үгүй юу гэдэг асуудал бас тодорхой харагдах ёстой. За тэгэхээр энэ бүлгийн чухал хэсэг нь дэлхийгээс биднийг сүнслэгээр тусгаарлахыг уриалж байгаа юм. Өнөөдрийн Бурхны бидэнд хандсан үг юм байна. Энэ бүхнийг танд Есүс Христийн нэрээр хүргэж байна. Бурхан та бүхний зүрх сэтгэлийг удирдан амьдралд үгэн илгээж бас чиглүүлэг удирдамжаа өгөх болтугай.